За тэгээд төвд Монгол одоо дэлгэрсэн одоо төв тэлд уран зохиолын хүрээнд бол юу гэж ингэ дэлгэрсэн гэхээр халах богд гэж ингэж хэлсэн. Лувсан, дамби жанцсан гэдгээрээ л дандаа урагдаг тий. Энэ одоо залбирлын тухай та дурдвал. Тэгэхээр түрүүний тэр хэлсэн ёсоор бид бүхний одоо ингээд хурал уншлаган дээр уншдаг нэг пунцуг гүсэм гэдэг нэм багтал пунцуг гүсэн гомпон цогниж самшин лусан жалва невая дамби жанцсан цэмбэ чогжрова живзан лама шавла заримдаа чанцаала заримдаа солвоон дэв гэж ингэж уншдаг шүү дээ тийм ээ өөрийнх нь зохиосон зохиол яг байж болмоор байгаа. Үгийнх нь үг сонгосон. Ерөнхийдөө номыг уншаад байхад нэг ийм ажигладаг л та. Ямарваа нэг хүн нэг зүйлийн тухай өгүүлэхдээ, бичихдээ, тухайн нэг зүйлийг хэлэхдээ үг сонгоход бол тодорхой нэг үгийг сонгодог. Тэгэхээр түүнээсээ хамаарат за энэ бол Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Мадрай подкастын 2026 оны анхны дугаараа хүргэж байгаадаа таатай байна. Энэ удаад бид бүхэн зүүн үрээд Ачаалын эдийн дэрэгдэх Буддын шашин соёл хүрээлэнгийн захирал Мягмар сүр ахтайгаа хамтраад Монголын хутад хувилгаад болон богдуудын талаар цуврал нэвтрүүлэг хийхээр зорьсон билээ. Танд энэ өдрийн мэндийг хүргье. Танд болон энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бүх хүмүүс энэ өдрийн амар амгалан айлтгая. За баярлалаа. За тэгэхээр бид бүхэн 26 онд тантай хамтарч ажиллаад том зорилт тавьж ажиллаж байгаадаа таатай байна. Тэгэхээр хамгийн эхний дугаар дээр бол бид бүхэн өндөр гэгэний талаар нэвтрүүлгээ эхлүүл зүйтэй байхаа гэж зорьсон. Миний бие хөтлөөд одоо та бол түүх судлаач хүний хуваар оролцоод явж байгаамаа. Тэгэхээр эхний асуулт бол одоо өндөр гэгэний нэрний тухай. Хэдэн сахилын нэр болон эцэг эхээс өгсөн нэр. За тэгээд мянган нэр тэргүүтээ одоо нэрний тухай асуултаа эхлэв. За тэгээд энэ хүү подкастыг үзэж байгаа бүхэндээ дахин мэнд дэвшүүлье. Тэгээд манай зүүн хүрээд Ачаалын хийдээс хэрэгжүүлж байгаа нэгэн арга хэмжээ маань бол юу гэхээр Монголын хутаг хувилгаадын намтар цадиг үйлс зохионгуй зохиол бүтээлийн талаар бас энэ цуврал одоо подкастын нэвтрүүлэг бэлдээ гэж ингэж бодоод. Тэгээ Монголын одоо шашны эзэн Сардвах Монголын одоо төр шашны одоо хамгийн одоо нэр хүндтэй зүтгэлтний хувьд болохоор эхний дугаараа манай өндөр гэгээнийхээ намтар зохиол бүтээлийн тухай ярих гэж бид хүн төлөвлөж байна. Тэгээд таны асуусан ёсоор эхлээд өндөр гэгээнийхээ нэрийн талаар хэдүүлээ сайхан ярилцъя. Тэгэхээр өндөр гэгэнийг зохиол бүтээл одоо бус юм дээр болгонгот нэлээд түгээмэл гардаг нэг нэр маань болохоор бид бүхэн сайн мэднэ. Зан мазар гэж. Зан мазар гэдэг маань болохоор санскрит хэлээр ингэж хэлж байгаа. Тэгэхээр төвд хэлээр ингээд тэрвээ орчуулах юм бол төвд хэлээр хэлэх юм бол энэ ишторж гэж болно. Тэгэхээр ишторж гэдэг нэр утгын хувьд бол юу гэхээр иш гэдэг нь бэлэг, бэлгүүн гэсэн үг. Дорж гэдэг нь очир буюу базар гэсэн үг. Тэгэхээр бэлгүүн очир гэсэн маягтай нэр. За энэ нэрийг одоо хамгийн анх одоо хизээ одоо хүртвэ хизээд одоо өндөр гэгэний нэрийдэж вэ гэхээр өндөр гэгээн одоо сахил хүртэхдээ Жамболон номон хаанаас болохоор анхны тойн Барма Аравжин сахил одоо хуваргын сахил гэж хүртсэн байдаг. Энэ хуваргын сахил хүртэхдээ хамгийн анх болохоор өндөр гэгээнд болохоор сахилын нэр хайрлахтаа иш дөрж буюу бэлгүүн очир гэдэг нэрийг хайрлсан байгаа юм. За тэгээд үүнийг түрүүн удаа хэлсэн ясаар одоо санскрит хэлээр буцаагаад самгарт хэлээр буцаагаад орчуулах юм бол зан вазар. Тэгээд бид бүхэн сайн мэднэ тийм ээ. Өндөр гэгээн зан вазар гэж ингэж ярьдаг. За үүний дараагаар өндөр гэгээний дахиад одоо зохиол бүтээлд нь гардаг бидний хурал уншлаганд одоо солилтын залбир солилтуудыг гардаг нэр нь болохоор Лувсан дамби жанцсан гэдэг нэр. За Лувсан дамби жанцсан гэдэг нэрийнх нь утга нь юу гэхээр Лувсан буюу лоосон гэдэг нь болохоор сайн оюун гэсэн үг. Дамби гэдэг нь болохоор шашны, жанцсан гэдэг нь ялгуулсан тэмдэг буюу ялгуулсан дуаз гэсэн маягтай. Тэгэхээр сайн оюун шашны ялгуулсан тэмдэг, сайн оюун шашны дуаз гэх мэтээр ингэж орчуулж байгаа. За энэ маань болохоор манай өндөр гэгээний одоо гисэл сахилын нэр
гицэл сахилын одоо нэр болно. За тэгээд одоо дараагаар үүнтэй холбоотойгоор бас ингээд ярих зүйлүүд бол бас байна л да. Өндөр гэгэнийг одоо зарим төвд одоо Монгол олон намтруудаар гардаг. Өндөр гэгэнийг анх ихээс мэдлэхэд одоо баг балчир насных нь одоо нэр нь хэн байваа гэдэг талаар болохоор түүхэн намтруудад болохоор тийм тодорхой бас өгүүлдэггүй. Гэхдээ нэгэн ийм домог ус байдаг. Тэр үед болохоор Монголод улс маань болохоор 3 хаантай байсан. Засагд хаан, Түшээд хаан, Сэцэн хаан гэх юм 3 хаантай байсан. Тэгэхээр Түшээд хааны одоо хүү болж өндөр гэгээ маань одоо мэдлэх тэр цаг үед болохоор Сэцэн хаан болохоор яг ирж Түшээд хаантай золгож анхлан мэндэлсэн хүү шинжиж тэгээд шинжснийхаа дараа болохоор энэ их эглэлийн бодголоос илүү хидийдсэн их зүс сарай цайтай тэгээд ерөнхийдөө ахваалжтай ерөнхийдөө маш их бурханлаг ингээд дүр төрхтэй их сайхан хөөхд байна гэж ингэж бэлгшээгээд тэгээд өндөр гэгийн эцэг одоо ингээд Түшээд хаан одоо хан эцэгтэй нь болохоор хөөрнөх зураа хөвг нь болохоор маш их сайхан одоо итгэж биширснийхаа үднээс нь би өөрийнхөө одоо гигэн гэдэг одоо нэрийг энэ хүүд хайрлаа гэдэг. Тэгэхээр тухайн тэр үед болохоор Сэцэн хаан болохоор одоо гигэн Сэцэн хаан гэдэг нэртэй цолтой байсан. Тэгэхээр гигэн цолыг болохоор хамгийн анх одоо өргөсөн гэдэг. Тэгэхээр тэр үед нь одоо намтар түүхэн дээр бол ингэж гардаг л да. Тэгэхээр болохоор гигэн хүүхэд гигэн гэж мөрсөн. Тэгээ хожмоо болохоор хотог тувалгаадын өндөр зэрэг төрснийхаа дараа бид хүн сайн мэднэ тийм ээ. Бид хүн өндөр гигэн гэж ингэж өргөмжилсэн. За өндөр гэсэн одоо энэ нэр томьёо яаж гарваа гэдэг болохоор төлөвшөл одоо бид бүхэн сайн мэднэ. Альва олон зүйлийн дундаас уул юм уу одоо өндөрлөг газар их стейцийн дундаас нь альва бусдаас онцгойсон зүйлийг нь бид бүхэн бас өндөр гэж бас өргөмжлөх тийм байдаг. Тэгэхээр тэр олон хотог туулгаадын дундаас шалгарсан, цолгарсан хамгийн одоо гигэн учраас нь өндөр гигэн гэдэг. За хоёрдугаарт нь бас өндөр гэдэг цолыг бол манай монгол хэлэнд юу гэж хэрэглэдэг вэ гэхээр бас нас өндөр наслсан өндөр настай хүндээ гэж хэрэглэдэг. Тэгэхээр манай богд маань болохоор нэлээд өндөр наслсан тийм ээ 89 нас өдөр хүрсэн тийм учраас бас өндөр гэдэг цолыг түүнээс нь өгсөн баг. Тэгээ бид хүн сайн мэднэ л жишээлбэл өндөр хаан гэвэл Чингис хаан гэх мэтээр бас ингэж хэлдэг тийм ээ. Энэ үүднээс болохоор тэр өндөр гигэн гэсэн цол гаргасан баг. За тэгээд төвд Монгол одоо дэлгэрсэн одоо төв тэлд уран зохиолын хүрээнд бол юу гэж ингэ дэлгэрсэн гэхээр халах богд гэж хэлсэн. За халах богд гэдэг үл яг гэхээр мэдээж энэ хүний мэндэлсэн уг язгуур угсаатных нь үүднээс нь халах хүн юм а гэсэн үүднээс нь төвд хүмүүсийн одоо нэрлэх тийм нэг нэршил байдаг л да. Тэгэх юм уу за халахын одоо авгаан балдан сорж гэдэг юм уу одоо тэгж нутгаар гэдэг бүрээдийн авгааны хам гэдэг юм уу гэх мэтэр хэлдэг. Тэгэнгүүтээ одоо тухайн нутгийг нь хэлэхгүй байх юм бол зөвхөн Монгол гэж хэлэх юм бол одоо Согбо Монгол гэх мэтэр ингэж хэлдэг. Энэ нэршлийн хувьд болохоор одоо төвд хэлд одоо бичиг зохиолын хүрээнд болохоор халах богд гэдэг нэр нь одоо төвд хүмүүсийн дунд гарцсан төгсөн юм ойлголт байна. Гэхдээ манай богд маа зөвхөн халах түмнийг төлөөлсөн биш нийт одоо халах бурайд одоо Монгол туурхтна бүгдэрнгийн төлөөлсөн их хутагт гэдэг нь ойлгомжтой тийм ээ. Ийм нэг зүйл байна. Ийм зүйлийг болохоор нэрийн хувьд бол эхлээд хоёлаа ярьж болохоор байна л да. За нэрний хувьд бол одоо 2 3 нэрнээс бол тус тусдын агуулга бол одоо бүгдээрээ юм байна. Тэгэхээр одоо бидний нөгөө өндөр гэгэнд залбирал өргөдөг тийм ээ. Пунцуг гэсэн гэ номон дээр гарч идэг. Пунцуг гэсэн гомпончог нэчргээд энд залбирал дээр бол одоо лувсан дамби жансан гэдгээрээ л дандаа өргөдөг тийм. Энэ одоо залбирлын тухай та дурдвал. За тэгээ залбирлын тухай бас хэдүүлээ. Одоо энэ подкастыг үзэж байгаа нийт одоо лам ховор гингийн хүмүүс төвдөл гадардаг бүх хүмүүс маань болохоор одоо энэ гэгэний залбирлыг ямар югаар уншдаг вэ гэдэг талаар бас сайн мэдэх хэрэгтэй. Гэхдээ богдын өндөр гэгэний зохиол бүтээлийг ингээд ажиглахад өөртөө одоо залбир зохиол бүтээс нь олон байдаг л да. За энэ яагаад учиртай юм бэ гэхээр түүний олон шавнар өөрөөсдийнхөө одоо хувийн уншлаганда, хурал хуйда,
ховдоо уншиж байя гэдэг одоо багшийнхаа залбирлыг дурдж айлтгадаг юм ёс. Энэ айлтгсан ёсоор тухайн тэр зохиол бүтээл туурвдаг хүн өөртөө одоо яг зориулсан маягаар зохиол бүтээл туурвдаг ийм уламжлал ерөнхийдөө Бурхны шишинд төвд Монголд их түгээмэлтэй их түгээмэл байдаг. Тэгэхээр түрүүний тэр хэлсэн ёсоор бид бүхний одоо ингээд хурал уншлаган дээр уншдаг нэг пунцуг гүсэм гэдэг нэм багт бол пунцуг гүсэн гомпон цогниж самшин лусан жалва невая дамби жанцсан цэмби чогжрва жавзан лама шавла заримдаа чанцаала заримдаа солвоон дэв гэж ингэж уншдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр монголоор хэрвээ энэ үгийг орчуулах юм бол хотолчгуулгын гурван лагшны утгын дээдийг олсон ч хойшид сансан мэд сайн оюун хоёрдугаар ялгуусан шашны ялгуусан тэмдэг баригч дээд болсон ялгуусан богдтон багшийн үлмид бата залбир бүм эсвэл үлмид мөргмөө гэж ингэж орчуулдаг. Тэгэхээр үүн дээр гардаг яг түрүүн яг таны яг хэлдэг ёсоор манай богдын сахилын нэр лувсан дамби жансан сайн оюун шашны дуаз буюу сайн оюун шашны ялгуусан тэмдэг гэдэг нэр маань үүнд орсон байгаа. Тэгэхээр одоо бид за үүнийг хэн зохио ба гэхээр түрүү хэлсэн ёсоор манай өндөр гэгээ маань өөрөө одоо шавнырынхаа дурдж айлтгаснаар ингэж зохиосон. Тэгэхээр энийг болохоор одоо Монгол даяараа, Монгол турхтан даяараа уншиж байна. За, Пунцуг гүсэмдэр бас нэг ингээд нэг өшөө нэг залбирал бий. Та бас сайн мэднэ. Жалваны бол усан дагваа, дамби жанцан цэмби чогжрва, тая даваа, димба ланамет, жавзан лама шавла солван дэвгэд одоо өндөр гэгэний одоо уртлын дөрүүдийг дурдсныхаа дараа манай үе үеийн богдуудыг ингэж оруулж уншдаг, арган богдуудыг оруулж уншдаг яг тэр хэсгийн ихэнх дээр ингэж уншиж байгаа энэ залбирал. За энэ залбиралыг хэн одоо зохиосон гэхээр 4-р банчин богд лувсан чойжээ жанцсан болохоор зохиосон байт юм аа. Тэгээд манай богдыг болохоор одоо худаг тойлгаан жавцан дом худагтын одоо тэр өндөрлөг одоо худагтын дүрээр заларсны дараагаар тэр дараагийн одоо ихс дээдсээс энэ тухайн тэр худагтын залбирлыг нь зохиож үлми бод орших тэр залбирлыг зохиодог тэр одоо уламжил ёсоор манай богдын маань одоо хамгийн одоо дотны гэж хэлж болно хамгийн сайн одоо багш нь байсан 4-р банчин богд лувсан чойжээ жансан болохоор гэж зохиосон. Тэр ёсоор нь бид нар уншдаг. Тэгээд үүнийг ингээд залгуулад бид нар болоод одоо дараагийн 2-оос одоо 10-р дүрийн бүх одоо залбирлуудаа бид нар одоо оруулж уншдаг штэ. Тийм ээ. Тэгэхээр саяны дурдсан нөгөө нэг 2-р богдоос эхлээд 10-р богд хүртэл бүх залбирлуудыг уншдаг тийм ээ. Тэгэхээр бас нөгөө нэг жанчиг дөвөө гомбоо чожижээгээд энэ нөгөө 9-р багшийг заларж явах үед уншдаг байсан. Одоо 10-р богд багшдэр болохоор уншиж байгаа. Дансан жомбол чожиж жансан чог гэж оруулаад уншиж байгаа. Тэр журмөдөр жаарсан тийм. Тэгээ энийг болохоор бас уншихад яг өндөр гэгэнтэй холбогдох уу? Тэгээ энэ сайхан асуулт байна. Тэгэхээр төвдөр жанчиг дөвөө гомбоо чожижээ лусан дамби жансан цэмби шав хүцээ жирмөд доржа араншинду галжаа борду домбор шүксуусул гэдэг анхны их одоо оригинал хувилбар нь болохоор яг ийм байдаг юм аа. Тэгэхээр бид нэр 9-р богдын үед болохоор ч н одоо жанчиг дөвөө гомбоо чойжээ жавал намдал чойжээ жансан чог гэж уншиж байла. За одоо манай 10-р богд маань заларсны дараа жанчиг дөвөө гомбоо чойжээ данзан жамбал чойжээ жан банчиг чог гэж ингэж уншиж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ залбирлыг одоо утга нь бол юу вэ гэхээр умар зүгийн амтны идэл номын богд. За лусан дамби жанцсан цэмби шав гэдгээр нь орчуулвал сайн оюун шашны дуаз баригч гэгээ лагшин сүдэр урвалтгүй очрын мөн чанарт 100 галуу хүртэл батад одоо саатан сойрхоо гэсэн ийм залбирлаа бут байна. За энэ залбирал хамгийн анх хэн одоо гарваа гэвэл одоо юу вэ гэхээр Манжин хаан, Инх Амгалан хаан одоо зохиосон гэдэг юм домог түүхтэй. Манай богдуудын одоо ингээд энэ намтар түүхэн дээр ингэж гардаг. Тэгэхээр манай богд маань одоо урд газар ингэж заларч байх тэр цаг үед болохоор Манжин хаан, Инх Амгалан хаантай маш их дотн байлаа. Инх Амгалан хааны номын багш нь байлаа. Инх Амгалан хаанд болохоор одоо олон ном зохиолыг ингэж одоо ном сургаалаа айлж байлаа. Ирээд хувилгааныг бас ингэж үзүүлж байлаа. Урд газар. Тэгээд болоо юу вэ гэхээр номтор түүхэнд ингээд өгүүлдэг нь болохоор Манжин хаан болохоор одоо өндөр гэгэний тааллын шав дотны одоо нэгэн шав байсан гэдэг ингэж бас өгүүлдэг л дээ. Тэгээд нэгэн удаа одоо
Манжийн хаантай ингэж золгоод тэгээд одоо өндөр гэгээ маань буцаж одоо гэдргээ морилохын тэр цагт Манжийн хаан тэр намтар түүгэн дээр гардаг ясаар нь ярьж байна л да. Манжийн хаан өндөр гэгээний тэр дөрөөнөөс нь зуурч байгаа та бити одоо морилоо түр эд ингээ саатаа гэж ингэж одоо жоохон одоо буцааж иргэн дахин ч ингэж саатуулах гэж саатаж одоо морилохыг ингэж айлтгахын зуура жанжиг доо гомбож жижиг лусан дамби жамцсан зам биш хүсэж өрмөд орж аран шин галжаа бүрдөө дамбар шүксүүсэл гэдэг нэг шолго буюу нэг шүлэг номыг өндөр гэгээн зориулн зохиовоо гэд энэ одоо төвд хил дээр байгаа намтрууд дээр болохоор нэгэн одоо ижил өгүүлэмжтэй ингэж гардаг. Тэгэхээр энэ намтрын энэ одоо залбирлын гарсан үг нь бол юу вэ гэхээр Манжийн хаан болчихно. За тэр үед бол энийг бол би бол ингэж дотроо бол ингэж намтар дээр хэдий одоо Манжийн хаангийн хамблан зохиосон гэж өгүүлж байгаа мөн боловч энэ яг залбирал энэ соёлдвийн үгийнхэн сонголт за тэгээд энэ одоо найруулгын нэрвээ ерөнхий ажиглах юм бол яг манай өндөр гэгээний өөрийнх нь зохиосон зохиол яг байж болмоор байгаа. Үгийнх нь үг сонгосон. Ерөнхийдөө номыг уншаад байхад нэг ийм ажигладаг л да. Ямарваа нэг хүн нэг зүйлийн тухай өгүүлэхдээ бичихтэй тухайн нэг зүйлийг хэлэхдээ үг сонгоход бол тодорхой нэг үгийг сонгодог. Тэгэхээр түүнээс хамаарат за энэ бол за одоо академич одоо Дамжин Сургуйн бичсэн үг байна гэдгийг мэдэгдэнэ. За жишээлбэл энэ Эренжунгой бичсэн үг байна гэдгийг мэдэгдэнэ. За төвд хэл дээр ч гэсэн гэх юм бол үзэх юм бол за яг миний зохиолыг үзэх. За энэ яг манай өндөр гэгээний зохиол байж болмоор юм байна. За энийг болохоор Жадрын хамламын яг үг байна гэж ингэж мэдэгдэхэр байдаг. Тэгэхээр энэ дэслээс бол надад одоо дотор бодсон тийм нэг сэтгэл юу вэ гэхээр хэдий одоо Манжийн хаан зохиосон гэдэг Монгол туурхтын дунд ингэж тархаагаад тэгж тунхаглаад за хожмын намтардууд ингээд хар дээр цагаанаар үсгээр бичигдсэн хэдий боловч энэ маань өндөр гэгээнийх нь өөрийн зохиол баг. Гэхдээ олон түгээхтэй Манжийн хаан одоо Анги Хамблан хааны одоо залбирал гэсэн юугаар бичсэн. За би нөгөө талаас бас ингэж болж байгаа юм. За бид 9 дугаар богдын үед түрүүн таны хэлдгээр 9 дугаар богдын үед уншиж байл. Одоо 10 дугаар богдын үед ч гэсэн одоо ингэж уншиж байна. Энэ яагаад ингэж уншиж байна гэдэг нь бол хоёр талын учир шалтгаантай байх гэж би бодож байгаа. Нэгдүгээрт одоо 9 дугаар богдыг заларч асан одоо тэр цаг үед манай шашин ном их хэцүү байлаа, хаалттай, хориотой байлаа. За хоёрдугаарт нь төвдөл зохиол бүтээл туурвж эхэстэй эцсийн дээр залбирлыг ном ёсоор нь тийм зохиох одоо тийм одоо эрдэмтэн мэрэгд болохоор одоо орон одоо залраад өөр оронд одоо ингээд төрөл альжаад бас нэг хэсэг одоо яг эзгүй байлаа. Энэ учир шалтгаанаас. За тэгээ 10 дугаар богдыг гарч ирэх үед одоо дараагийн одоо далаа багшаас одоо тэр яг Дови залаг гэдэг шавдан солидвийн тэр одоо яг бидний уншиж байгаа түүнийг зохиохын өмнө яг хэсэг хугацааны яг хийдэл гарахад яг юунд бол юу вэ гэхээр урд урдлын богдуудад бид нэр яг уншиж байсан тэр ёсоор ангидугаар богдод уншиж ирсэн тэр залбирлыг богдынхаа нэрийг оруулаад ингээд уншдаг ёсоор уншиж ирсэн байгаа. Тэгэхээр бол яг тэгэж энэ түүхэн цаг хугацаанууд тэгж хэрэгжилж исэн байна. Тэгээд дараагийн богдынхан дээр одоо залбирал солидвиг жинхэнэ үг нь албан ёсоор гинөө тийм ээ. Тэр одоо далайлам банчин богдоос юм уу тэр хэстэй эцэс нь зохиогоод ирэхээр гол нь одоо ингээд уншааж яваад ирсэн. Нэг тийм учир шалтгаан байгаа хаа гэж бодож байна. Маш товч өгөөд одоо түүхэн талаасаа ерөөсөө маш сургамжтай сайхан тайлбарлалаа л гэж миний хувьд бол бодож байна. Одоо тэгэхээр та бол одоо өндөр гэгээн төдийгөө богдуудын намтар сүмбэн буюу одоо номнуудыг тий бот номнуудыг туурал одоо эмэгтгэл олон хүмүүсийн одоо бичсэн айлцсныг бол эмэгтгэл хийж исэн тий тийм сүүхэн судлаач. Тэгэхээр одоо өндөр гэгээний талаар одоо төвд монголдуудыг одоо ямар намтар байна тий голчилж одоо яг бидний одоо голчилж үздэг барьдаг ямар намтар байна. За өндөр гэгээний намтар альва хүний намтрыг ярихад заавал одоо иш одоо баримттай ярих хэрэгтэй. Тэгэхээр өндөр гэгээний намтрын тухай ярих юм бол Монгол намтар, Монгол хэл дээр бичсэн, Монгол үчгээр бичигдсэн Монгол намтрууд байна. За нэлээд ихэнх зонх хэсгийг эзлэх хэсэг нь маань үл өгөхөр төвд хэл дээр турвсан зохиол бүтээлүүд байна. Үүнээс одоо
сүүлийн үед болохоор Монгол монгол хэлэнд орчуулж гэрэл өсгөр энэ нэлээд олон баримтууд намтрууд нь ингэж хэвлэгдээд олон түмний хүртэл болсон олон түм маань сайхан мэднэ. За үүнээс хамгийн ойрын хамгийн дэлгэрэн хамгийн их тулгуур болдог намтар бол өгөхөр өндөр гэгэний ойрын шиг зай бяндад лувсан бэрнлээ мэдсэн өөрийн сонсон номны тэмдэглэл бий. Нийт 4 бот ном бий. Энэ 4 бот товыг салви мялан гэж ингэж хэлдэг. Сонсны бичиг тодорхой тойл гэж нэрлэдэг. Энэ өөрийн тэр ном сонсон тэмдэглэлдээ өөрийнхөө багш өндөр гэгэний намтрыг бичсэн байдаг, оруулсан байдаг. Ингэж оруулсан байгаа нь болохоор манай яг судалгаанд хамгийн их төлхөө хэрэглэж байгаа хамгийн эхний дугаарт орох намтар болохоор зай гэгэний намтар байна. За үүний дараагаар бол гол толгуур болдог нэг намтар болохоор бичээ царж авгаал усан дундвийн төвдөр хэлбэл жанчиг чавжиг хорлоогон бо жавцан лувсан дамби жанцсан бал самбаа намтар галдан тардад эрваагон би гадан буюу түгээмлийн эзэн хүрдэн итгэл жавцан лувсан дамби жанцсан сайн цогтын намтар хов төгөл дээр нэрван хүсгчийн горил хангах баяр хуримг нэртэй ийм намтар байна. За энэ намтар маань өндөр гэгэний намтар гэдэг ингээд голож төлхөө хийсэн боловч хойд богдуудын осана намтрыг болохоор товш оруулсан. Өмнөх 15 дөрвийнх нь намтрыг бас товч оруулсан. За тэгээд зай гэгэний болоод өмнө гарсан бусад намтруудаар тулгуурлаад бичсэн үргэлжилсэн үгийн нэлээд дэлгэрэнгүй намтар байна. За энэ намтар маань монгол хэл дээр орчуулагдаж гарсан. Хүн өргөө уншиг гэвэл монгол хэл дээр бол гарсан байна. За үүний дараагаар нэг чухал намтар бол юу гэхээр номгоны дарихийн ламын зохиосон намтар байна. Номгоны дарих лам аван чултам жамс гэж хүнээ жавган жавцан домба гүпэн ирэмжин намжийн намтар дордуусуу жодба даддан гунга зээжин буюу аврал этгэр жавцан дом хотогт дараалан заларсны намтар товчлон хурааж өгүүлсэн сүсэг төгөлдөр бүхэн баяс үзгэлэн чимэг нэртэй ийм намтар байна. За энэ намтар бол бас үргэлжсэн үгээр бичсэн. Гэхдээ маш хураангуй, товч, үг хэлний хувьд бол маш энгийн үгээр бичсэн, ойлгоход амархан ийм хураангуй намтар. Тэгээд ганц өндөр гэгээн биш бүгдээр 8 дугаар богд хүртэлх бүх 8 богдын намтруудыг хураангуулж ингэж бичсэн их сайхан намтар байна. За энэ намтар маань мөн монгол хэлээр орчуулагдаж гарсан. Та бүхэн үзээрэй. За үүний дараа дурдах ёстой нэг чухал намтар бол манай зөв хүрээд орчуулан хийдийн яг бид бүхний хүрээний суурин дээр байгаа хэд. Тэгэхээр манай уртлын цогчин дугуй маань болохоор манай Вангай аймгийн. Тэгэхээр энэ Вангай аймгийнаас гарсан арвжим цолтой авгаан төгдөм арвжим гэж алдартай лам гарсан. 5 дугаар богдын үед амьдарч байсан энэ хүн. Энэ хүний жавцан дамба жавган лувсан дамбэ жансан бал сомба намтар галсан дадби шэнда буюу жавцан дам хотогт аврал этгэр лувсан дамбэ жансан сайн цогтын намтар сайн ховтны сүсгийн тэрэг нэртэй энэ их сайхан намтар байна. Тэгэхээр энэ хүн маань ерөнхийдөө зохис соёлгүй их сайн судалсан. За тэгээд цаны чойрын ном их үзсэн. За тэгээд шүлэг яруу найрагтай их гайхамшигтай сайхан эрдэмтэн хүн байсан. Тэгээд энэ хүний хийсэн бас нэг чухал зүйлүүд бол юу гэхээр намтар зохиолыг нэлээд олон бичсэн байгаа. За тэгээд саяын энэ дурдгаар манай өндөр гэгэний намтар, за тэгээд жалхан цутгтын намтар гэх мэтийн их сайхан намтруудыг бичсэн хүн. Тэгэхээр энэ намтар бол их сайхан чухал намтар байгаа. За үүний дараа дахиад нэг намтрыг бас дурдах хэрэгтэй. Шар цорж давг жансан гэж хүн байна. За энэ болохоор өлгийн хийдийн лам болно. Энэ 20 дугаар зууны ихэнх үед амьдарч байсан хүн. За энэ хүний нэг намтар бай. Намтрын нэр Нандан Жавцан Дамба Ирэмбүүч намтар дооцог галсан дадсуу шүг гэдэг нэртэй. За энэ намтар бус намтраас юугаар ялгаатай вэхээр шүлгэлсэн намтар. Түрүүчийн намтрууд бол үргэлжсэн үгээр ингээд бичсэн байгаа бол шар зоржийн намтар бол яг шүлгэлсэн хэлбэрээр бичсэн. Эхнээсээ аваад төгсгөл хүртлээр бүгдээр нь яг сахан шүлгэлээд төв шүлгийн ёсоор гэсэн. Тэгээ бүр гарчгнаасаа эхлээд гарчгийг ингээд харахаар бол яг тийм гоц хоёр мөр шүд. Тийм өдөрдөгч явцсан дам хотогт гэгээний тийм намтар магтаал өгс сайн ховтны сүсэг сэлбэгч гээд гарчгаа хүртэл ингээд шүлгэлээд бичсэн ийм дэлгэрэнгүй намтар. Тэгэхээр энэ шар цорж маань бол юу вэ гэхээр
7 дугаар богд хүртэл намтрыг бичсэн байдаг. Нэгээс эхлээд 7 дугаар богд. Тэгэхээр 8 дугаар богдын үед амьдарч байсан хүн. Гэхдээ 8 дугаар богдыг яг лагшин одоо заларч байх тэр үед байсан учраас хамгийн сүүлдээ болохоор их 8 дугаар богдод намтрын биш залбирал одоо тэр солидвиг зохиогоод өмнөх 7 дүрийнх нь одоо намтрыг ингэж зохиосон. За ингээд товчтой хэлэх юм бол одоо ингээд төв төл дээр бид бүхний хоош одоо богдуудын тухай ярихад за одоо эрдэмтэн судлаачдын ярьж байгаа гол тулгуур болж байгаа одоо их баримт иш баримт болох одоо намтрууд бол ерөнхий томитой бол юм байна. Тэгээд бас юм бусад одоо орон хийдийн түүх юм уу бусад одоо чойнжун гэдэг тэдгэрийн дээр болохоор манай богдуудын намтар болохоор мөн товч хурангуй хэлбэрээр олон гарсан. За тэгэхээр өндөр гэгэний маань одоо намтар түүх бол ариун баялаг учраас тухайн цаг үедээ одоо морилж исэн бүхэл ихэс дээдсүүд одоо мэрэгд бол одоо өөр зүгээс бол бүгдээрээ л айлцсан байх нь байна тий. Энэ бүгдийг бол одоо таны ус бүгдийг ингээд нэг нэгэнгөө судалсан гэдэг бол аргагүй бас бахархмаар санагдчихлаа таны яриан дээрээс сонсоход бол. За тэгэхээр өндөр гэгэний одоо мэндэлсэн талаар он цаг тоолол мэндэлсэн газар тэргүүдээ одоо тийм ээ энэ талаар та одоо дурдвал. За тэгээ ерөнхийдөө гигэнийхэн намтар болохоор хүмүүс одоо бид манай өндөр гигэн болоод манай богдуудын намтрыг хүн бүхэн сайн мэднэ. Тэгэхээр бид бүхэн болгоор бас нэг төлөвлөж байгаа бол юу гэхээр ярих онцгой болохоор арай нэг өөр талаас нь хүмүүст өгөөжтэй, мэдээлэлтэй, үр дүнтэй байх талаас нь болохоор бид хүн бас тайлбарлан таниулъя гэж бас бодож байна л да. Тэгэхээр намтрыг за тэгэхээр өндөр гэгэний мэндэлсний тухай ингэж ярих юм бол одоо намтрын бичлэгдээр гарч байгаа нэг сонин зүйлүүдийг нь ажиглахаараа юу гэхээр нэг ийм зүйлээс голдуу ингэж хэлсэн мэт. Өндөр гэгэнийх нь мэндэлсэн өндөр гэгэний маань одоо мэндэлсэн газар мэндэлсэн одоо уг язгуур мэндэлсэн цаг хугацаа мэндэлсэн тэр одоо лагшин дүрийнхэн талаас нь бас ингэж тайлбарлаж ингэж бичсэн намтар дээр болохоор тэр бичлэгийнх нь онцлог бол ингэж байна л да. За нэгдүгээрт нь одоо мэндэлсэн угсаа газар гаруулгын тухай ингэж ярил бас их сонирхолтой. Чингис хааны 27 дугаар үеийн одоо угсаа язгуурын болохоор Батмаг Даян хаан болно. Бид бүхний сайн мэд. Батмаг Даян хаан нь нийтдээ 12 одоо хүүхэдтэй 12 хөвгүүдтэй 12 хөвгүүдийн 10 дугаар хүү нь болохоор Гэрсэнч жалаар хунтайч одоо манай халах түмний одоо яг ноён болох одоо хүн шүү дээ тийм ээ Гэрсэнч жалаар хунтайч 7 хөвгүүдтэйгийн 3 дугаар хөвгүүд нь болохоор Үүзэн ноён гэж байсан. Үүзэн ноён. За Үүзэн ноёны 6 хөвгүүдийн хамгийн ахмад нь болохоор одоо бид бүхний сайн мэдих Автайсан хаан бол. За Автайсан хааны үед болохоор Монголд Бурхны шашин орж ирсэн. Монгол Бурхны шашин 3 удаа дэлгэрхийн дараа сүүлийн үедээ дэлгэрхийн ихийг хатгсан шашны өглөгийн эзэн болсон шашны төлөө их зүйлийг хийсэн хүн болохоор манай Автайсан хаан болно. За Автайсан хааны хүү нь болохоор Эрхмэргэн хаан. Эрхмэргэн хааны хүү нь болохоор одоо манай өндөр гэгэний маань эцэг Түшээд хаан Гомбод орчин гэж болно. Тэгэхээр өндөр гэгээ маань болохоор өөрийнхөө угсаа гаргуулынхаа хувьд болохоор манай их эзэн Чингис хааны угсаа гаргуулын одоо тэр өндөр цагаан ястай тэр язгуурт одоо мэндэлсэн ийм хүн болно. Тэгэхээр за дараагаар нь мэндэлсэн газрын тухай ярих хэрэгтэй болно. Тэгэхээр нэг домог түүхэн дээр одоо энийг бас байдаг л да. Автайсан хаан одоо Төмдийн Алтан хаан Далай ламыг залж тэр Далай ламыг ингээд залаад Монгол оронд шашныг дэлгэрүүлэхийн талаар их үүс ингэж хийж явах тэр үед болохоор Автайсан хаан халах нутгаасаа болохоор алсаас морилж Далай ламтай бас ингэж золгосон гэж тэр газар нь очиж золгосон байна. Тэр газар нь очиж золгосныхаа дараа бэлэг дэмбэрлийг ингэж цагнаж ирээдүйд та одоо үдэлхэн гот нь манай газар нутагт ингэж морилох болоосаа гэж бас айлтгал ерөөл ингэж айлтсан гэсэн юм домог түүх байдаг. Тэгээд бас нэг домог түүхэн дээр бас нэг юм нэг жижиг домог гардаг л да. Автайсан хаан аглаг нэг хээр газар ингээд нэг явсан чинь явж байх тэр үед урд нь ерөөсөө үзэгдээгүй их сайхан дүр төрхтэй нэг сайхан залуу лам хуурах хүн одоо хээр одоо
будаа доторг гэдэг юм уу тийм юу ингээ буцалгаа сууж байгаа ингэж таарсан. Тэгэхээр та хайл газрын хүн бэ эднэргээд тэгээд яриа хөөрөө ингээд үүсгээд юу ясныхаа дараа урд одоо бид ингээд тантай яг энэ газар ингээд золгоно гэсэн шүү дээ. Тэр ёсоор ингээд золгож яах гэх мэтийн одоо маш их сонин гайхамшигтай үг яриад тэгээд эцэст нь бол юу бөхөр тэр хүн бол нүдэнд үзэгдэхгүй алга болсон юм нэг сонин тохиолсон гэдэг. Тэгэхээр тэр газарт нь болвол юу вэ гэхээр автасаа хааныг тэмдэг тавьсан гэдэг. Тэмдэг энэ их сайхан одоо сонин жигтэй ирээ товлгаантай ламтаа уулцсан газар гэдэг тэмдэг тавьсан газар. Тэгэхээр тэр тэмдэг тавьсан газар болохоор манай өндөр гэгэнийг мэндэлсэн гэсэн газар. Тэгэхээр энэ газар маань яаваа гэхээр одоо Түшээд хаан аймгийн нутаг халахын Хангай хааны усан зүйл гэж ингэж газар байна. Тэгэхээр энэ газар болохоор одоо манай хоёрдугаарт манай өндөр гэгэний мэндэлсэн тэр одоо ариун багшин газар. Тэгэхээр энэ дээр бас нэг чухал зүйл байгаа юм л да. Номонд ч гардаг одоо ингээд юу байдаг бясалгал бүтээл хийхэд ном ингээд үзэхэд хурдан шид бүтээл олох тэр миний одоо бясалгалын номын агц нь бол хурдан болж болох газар бол юу вэ гэхээр живүү домой жинжи лавена гэдэг. Энэ бол юу вэ гэхээр их стэйц заларч асан газар гэж заларч байсан газар. Тэгэхээр тэр заларч асан газар хэрвээ бид нэг удаа тарин тоолох, нэг удаа ном унших, нэг удаа бясалгал хийхэд болохоор үр дүн нь болохоор маш их байдаг гэдэг. Тэгэхээр Монголд ийм олон удаа сайхан газар байгаа. Тэгэхээр бид хүмүүс тэр газар одоо очиод нэг сайхан залбираад нэг майн уншихад болохоор тэр шид бүтээл олох түүнийх нь айдас жанлаг хүртэх нь болохоор илүү их сайхан. Тэгэхээр энэ цаглашгүй. Тэгэхээр хоёрдугаар газрын тухай яриул. Дараагийн цагийн тухай ярил манай өндөр гэгээ маань болохоор 11-р жирны хөгжчин гахаа жилийн намрын сүүл сарын 25-ны өдөр эндсэн. За намтар түүх одоо түүх бичлэг дээр юу гэж бичдэг вэ гэхээр хөгжчин гахаа жилийн Монголын 9-р сарын одоо шинийн хуучны 10-ны өдөр мэндэлсэн ингэж бичсэн байдаг. Тэгэхээр энэ дээрээс бас үүнийг хэлье гэж бодсон юм. Юу вэ гэхээр зарим хүмүүс их төөрөгдөд Монголын 9-р сарын гэж хэлэхээр одоогийн бидний ярьж байгаагаар нөгөө одоо аргын тоолын 9-р сар гэж шууд ойлгоод 9 сарын 10-ны өдөр юм уу 9 сарын 25-ны өдөр мэндэлсэн гэж хүмүүс бас ингэж буруу ойлголт бас байна. Ийм зүйлүүд заримдаа ингээд энэ одоо Facebook энэ дэр ганц хоёр тийм тохиолдол гарсан учраас бас хүмүүс хэлж байгаа. Тэгэхээр Монголын 9-р сар гэж юу хэлж байна гэхээр бэлгийн тооллоо хэлж байгаа. Тэгэхээр хаврын ихэнх сарыгаа 1-р сар гэж тоолох юм бол тэгээ хаврын 3 сар, зуны 3 сар, намрын 3 сар гэж тоолохоор чинь намрын сүүл сар болчих тийм. Намрын адаг сар буюу сүүл сарда таарна. Тэгэхээр сар дотороо болохоор шинийн хуучны гэж бас хоёр ангилна. Хоёр ингэж тоолно л доо. Одоо бид нар шинийн тоолол, хуучны тоолол гэж ярьдаг. Гэхдээ яг энэ бэлгийн тоол дотроо бас сарын шинэд, сарын одоо хуучид гэж ингэж хоёр янз бол. Тэгэхээр шинийн 1-ээс 15-ны хооронд болохоор сар шинэ байх, сар дэлгэрч байх учраас 15 гээд за 16-наас 30-ны хооронд болохоор хуучны гэж ингэж хэлдэг. Тэгэхээр хуучны 10 гэж хэлэх юм бол 16-наас эхлээд тоолцохоор 16, 17 гэдэг ингэ тоолохоор 25-ны өдөр бас 10-ны өдөр таарч байгаа. Тэгэхээр нөгөө бид бүхний ярьдаг хань дагнис ингэж хурах ярангаа марангуун цээж буюу шинийн хуучны 10-ны өдөр хань дагнис хурдаг өдөр, хань дагнисын өдөр гэдэг энэ өдөр бид нэр одоо хажтын чогоо хурдаг, ловонгийн тарин тоолдог, за тэгээд цогч дөргөдөг, ханд цээж ууншдаг, ингээд зод лүжингийн ном уншдаг чинь тэр яг энэ 10-ны өдөр шүү дээ. Тэгэхээр тэр хуучны 25-ны өдөр маань болохоор манай богд маань мэндэлсэн байгаа. За дараагийн нэг ярих юм нь юу вэ гэхээр лагшин. Энэ бинээс ингэж хуваагаад ингэж ярьж байгаа энэ хуваалт бол юу вэ гэхээр яг хуучин одоо намтар их стэйцийн намтар түүх бичлэгд гардаг ерөнхий нэг юм одоо загвар. Яг ийм загвараар ингэж бичдэг учраас ерөнхий үнийг нь танилцуулах үүднээс нь хэлж байгаа юм шүү. За лагшин гэвэл тэгэхээр өндөр гэгэнийг анхлан мэндэлэхэд ямархуу одоо тэр сайхан дүр төрхтэй мэндэлвэ гэдэг тэр талаараа болохоор одоо ингэж хэлж байгаа. Түрүүн хоёулаа ярианда бас суус дурдсан Түшээд хааны одоо аг мэндэлж байна шүү дээ тий. Тэр үед болгонгууд ч одоо Сэцэн хаан ирээд Сэцэн хааны дээр одоо шинэ мэндэлсэн агийг шинжихтэй
их сайхан одоо ир өсөн хүүхэд мэдчилж энд бол бурхан бодисодоо одоо бүрэлбэ хувилгаан баймар ийм хүүхэд байна гэдэг өөрийн гэгэн цолон өргөсөн гэдэгтэй адилхан олон жишээл. За жишээлбэл би ганцхан жишээг бас ингээд үн дээр бол уншил та. Шар цоржин дээр одоо намтар дээр ингээд нэг ийм үг байна. Ерөнхийдөө бүгдээр ингэсэн жишээ татаж болно л доо. Хотол төгс мэндэлсэн лагш нь мэлмийн өөжин уртлаг хосгүй царай цагаан сайн дүрст үзвээс үцгэлэнтэй амтан мөхний харах нүдний баясгалан болсон асар гайхамшиг бэлэг төгс сансанчлан мэндэлсэн болоо их мэтэр ерөнхийдөө өндөр гэгэнийг мэдлэхэд одоо тэр лагшин дүр нэг сайхан бурхан бодисод баан дүртэй бус түгэл хүүхдээ эгэл бусд одоо бодголоос илүү тийм одоо мэндэлсэн гэдэг талаас ярина. Тэгээд хоёулаа ерөнхийдөө ингээд мэндэлсэн талынхын тухай ингээд яривэл нэг иймэрхүү зүйлээр товчоол хурамгалаад ярьчих болно л доо. Мэндэлсэн газар нь бол одоогийнхоо хуучнаар бол одоо Түшээд хаан аймгийн Хангаа хааны усан зүйл гэж байгаа. Одоогийнхоор бол Өвөр Хангаа аймгийн усан зүйлс 9 зүйл. 9 зүйл. Өвөр Хангаа аймгийн зүйл сумын 9 зүйл гэж байгаа. Өвөр Хангаа аймгийн зүйл сумын 9 зүйл гэж яг тэр газар байна. Тэр газар бол одоо мэндэлсэн байх нь шүү дээ. Тэгэхээр одоо өндөр гэгэний маань бол одоо хэдэн нас өдөртэй байхад нь анх одоо тодруулна гэж ярьдаг шүү дээ бид. Тодруулан одоо ширээн залах тодруулах. За тодруулах багт бол одоо ямар хүн тэргүүтэй одоо ямар онш юугаар энэ талаараа одоо та дэлгэрэнгүй. Тэгэхээр өндөр гэгэний анх мэдлэгтэй бусдаас тийм одоо их ялгамжаатай их сайхан тэгж мэдлжгээд хин хөнгөө бүгдээрээ болохоор ингэж ярьдаг байж. Тэгээ өндөр гэгээ маань ч гэсэн өөрөө болохоор их сайхан ирээд туулгааныг үзүүлж байлгүй. Тэгэхээр болохоор өндөр гэгэнийг зарим намтар дээр 4-тэй гэдэг, зарим намтар дээр 5-таатай гэдэг гэрийн бүслүүрийг ингээд бариад ингээд тоглоод ингээд явж явах зураа төв тэл дээр аяа лама дүүсэм санжаад жожоо хорлоо журва лана мэд гэдэг нэг 8 шат номыг төрөлгүйгээр торолтгүйгээр ерөөсө өөрөө аяндаа зохиож айлцсан гэх мэт. За мөн одоо тэр азрын хэл гэж одоо ном дээр гарч байгаа. Одоогийнхаар бол тэр энэтхийн одоо тэр жагрын хэлээр ингэж бас ярьсан. Төвдийн тэр одоо игэл хар ярианы хэлийг бол аяндаа ингэж сурч ингэж айлдаж ингэж гисэн мэтэй ийм гайхамшигтай бас. Тэгэхээр ийм гайхамшигтай зүйл ингээд боллоо гэдгийг болохоор бүгдээрээ саран таньж мэдээд за тухайн тэр үед болгоор Монголын одоо шашны тэргүүн гэж одоо бас залраагүй байсан уу. Монгол шашин гэдэг маань дөнгөж дэлгэрч байсан тэр цаг үед бол юу вэ гэхээр одоо ингээд шашин сайхан дэлгэрч байгаа тэр төвд газар нутагт байгаа хамгийн одоо эрдэм чадaltaй банчин богд далаа лам нарт одоо сунтаг шүүлгэж за энэ хүн маань ямар учир жимцэнтэй хүн байна. Бурхан бодисод багийн хулгай мөн үү ямар хүн бэ гэдгийг нь айлтгуулсан байгаа. Ингэж айлтгуулахт нь бол юу вэ гэхээр за энэ хүн маань болохоор ямар ч байсан худаг товлгаадын хойд дүр юм байна гэд эхний ээлжинд болохоор одоо тийм одоо баталсан хариу өгсөн. Тэгээд болохоор жамин бүрэлгөө буюу манчир хулгаан гэдэг тийм одоо жамин бүрэлгөө гэдэг ингээд цолгосон. За жамин бүрэлгөө гэдэг нь яагаад ингэж өгсөн гэхээр өндөр гэгэний түрүү 15 дүрийн нэгд байгаа жамин цорж гэдэг. Жамин цорж гэдэг тэр ламын хойд дүр юм а гэсэн маягаар эхний ээлжинд болохоор нэгдүгээр тодруулсан. Эхний ээлжинд тодруулсан ба. За үүнээс дараагаар нь өндөр гэгэнийг 15 нас өдөртөө байх үед нь болохоор 5 дугаар далаа ламаас албан ёсоор батламжилсан тэр батламж бичиг болох буюу захиа бичгийг болохоор илгээсэн байдаг. Тэр нь болохоор тийм шүлгэлсэн ийм сайхан яруу тийм шүлэг байдаг. Тэгэхээр өндөр гэгэний тухай одоо Окторгуан цагаан гард гэдэг одоо Хөрлбаатар багшийн бичсэн тэр намтар дээр тэр захиа бичгийг болгон дэлгэрэнгүй сайхнаар орчуулга болоо тэр тайлбар нь болохоор гарцсан байгаа. Тэгэхээр 1644 он 5 дугаар далаа ламаас өргөсөн очирт чихэнд ирчлэх Малая уулын үнэр нэртэй захиа бичиг гэсэн тийм байгаа. Тэгэхээр түндээс болохоор захиа бичгийн утга агуулгын талаар болохоор та бүхэн тэндээс ингэж олж байна. Тэгээд ингэж тодруулсныхаа дараагаар бол юу гэхээр Монголд болохоор Ширээ цагаан нуур гэж газар
одоо халах түмэн одоо Монгол түмэн бүгдээрээ ширээн залсныг одоо бид хүн сайн мэднэ тийм ээ. Ширээ цагаан болдог залсан богдныг 5 нас өдөртэй байх үед нь болохоор ингэж залгарсан. За тэгээд үүнийхээ дараагаар бол юу гэхээр өндөр гэгэний бусад ингээд одоо уртлын дөрүүдийг ингэж тодруулж за ийм энэ хүмүүсийн хойд байсан гэдэгтээ гарахаар уртлын дүр нь болохоор жонон дарамт гунгаа долчиг гунгаа долби гомбо гэж хүний одоо хойд дүр гэдэг. За тэгээд тэгэхээр чинь түрүүний жамин бүрлүү буюу манчрын хувилгаан гэдэг цолон дээр нэмэгдээд дарамтын хувилгаан, жонон дарамтын хувилгаан гэж бас ингэж олон түмэнд ингэж яригдсан байна. Тэгээд дараагаар нь одоо ингэхэр чинь Жавзан дам гэдэг нэг цол гарч байна. Тэгэхээр Жавзан дам гэдэг цолыг болгоод юу гэхээр 5 дугаар далаа намаас тэр захаа бичиг албан ёсны батламж өгөхдөө Жавзан дам гэдэг цолыг ингэж өгсөн. Жавзан дам гэдгийн утга нь бол юу гэхээр Ж гэдэг нь богд, Зүн гэдэг нь ариун, дагшин гэсэн тийм маягтай үг. Дамба гэдэг нь дээдс гэсэн. Тэгэхээр ариун дээд, ихэс дээдс гэсэн үг. Тэгэхээр ийм цолыг ингэж өгсөн. Тэгээд явандаа манай богдын одоо нэр хүнд өсөөд Монголын одоо шашны одоо тэр хөгжил масын дээцэгтэй ингэж хүрэхтэй тэр цаг үед бол юу гэхээр манай Жавзан өндөр гэгээн төгсөн энэ Жавзан дам хотогд гэдэг цол маань төвдөд одоо өмнө нь бүр нэлээд олон зуун жилийн өмнө гараад төлөвшөөд институц нь бүр бат их болцсон байсан Банчин богд Далайлам гэдэг энэ институттэй адилхан хэмжээнд хүрч бүр өндөрлөг зэрэгтэн гэж хүрсэн. Тэгэхээр бол юу гэхээр гэлэгвэн шашны хамгийн өндөр том госоо өндөр зэрэгтэй хотог товлгаа тэгвэл Далайлам, Банчин богд, Жавзан дам гэсэн ийм цолон гэж хүрсэн. Тэгэхээр энэ бол манай богдын айдас жанлаг, манай богдын тэр сүр жавхлан, манай богдын эрдэм чадлыг л болохоор харуулах бас нэг зүйлүүд бас болно тийм ээ. Тэгэхээр манай богд бол одоо ямар их госоо өндөр дээдс байсныг бол одоо үүнээр илтгэж шүү дээ. Энээс өндөр гэгээ заларснаас хойш одоо халах Жавзан дам хотогт гэдэг одоо өдөө хүртэл ингээд залраад ирж байна гэдэг бол одоо гайхамшигтай юм тий. Тэгэхээр өндөр гэгэнийг бол анх одоо ингээд тодруулаад бага наснд одоо номд суралцаж шамдаж эхэлсэн цаг үе шүтж байсан одоо багш нар өндөр гэгэний одоо шүтэлж байсан багш нар гэдээ яриул л доо. Тийм ээ. Альва хүн хотог товлгын экс дээдс ч гэсэн бод юу гэхээр заавал одоо бурхны шашны нэг зүйл бол буйны садан багшийг заавал шүтжээж одоо их өндөрлөг зэрэгт ингэж хүрэх хүрнэлтэй. Тэгэхээр өндөр гэгэний хамгийн анхны Барма арав жүн дээр тоон сахил үрдсэн Жамбалам Номон хаан түүний дараа Гэцэл сахил үрдсэн Гэнсай борлог лувсан Нанзан Жамц гэх мэтээс гэсүүлээд за тэгээд одоо манай богд манай одоо төвд газар залраад 4-р Банчин богд лувсан Жойжээ Жансан 5-р Далайлам лувсан Жамц нараас нь болохоор очир дэрэх болоо за тэгээд энэ Ямандаг болоо тэр дээр бурхтын болохоор Айдас Жанлав Ван Лүн Жанан ингэж хүртсэн байдаг. Тэгээд одоо бусад одоо номтор дүгэн дээр гардгаар бол юу гэхээр Нэлба зарж Бараван агва намхай садам давг гэх мэтийн болохоор юм маш их олон одоо багш нартай байсан гэдэг. Тэгээд хамгийн их одоо дотны намтар түүхэн дээр ингээд уншаад байхад нэг сэтгэл төрдөг юу гэхээр хамгийн их дотны ойрын одоо багш нь юу гэхээр 4-р Банчин богд лусан Чойжээ Жансан богд байсан болов гэж ингэж одоо намтар түүхэн дээр ингэж гарч ирдэг. Түүхэнд одоо бясалгал бүтээл хийж явах зураа тэр одоо өөрийн одоо 6 шавийн хамт одоо 7 морь хөлөглөөд тэгээд амтны одоо нүдэнд бол юу гэдэг урахад 7 ангиар урагшаа нисэж байгаа маягаар ингэж харагдаад нууцаар одоо тэр төвдөд заларч тэгээ Банчин богдод одоо мөргсөн. Тэр үед Банчин богдын лагшин жилэрхэд нэрван болцсон байсан ч гэсэн алс газраас ирсээд би одоо ховгүй юмаа гэж 3 удаа мандал өргөхтөн болохоор буцаад лагшин сэргэж амьсрэн болоод лагшин сүдрэн уртаад ном хайрлав гэдэг юм домог түүх байдаг. За энэ мэтээс ч гэсүүлээд тэгээ сүүлд бас ингэж бас айлдаг л та. Яг тухайн үед энэ дээр бас нэг чухал нэг юмыг бас ингэж нэмж хэлвэл манай богд маань төрөлхийн тийм одоо бурхан бодисод банк хувилгаан тийм хүн байсан ч гэсэн бас ой тогтоолт тэр эрдэм сурах тэр чадварын хувьд бол маш их сайн хурц ухаантай байсныг жишээ нь намтар дээр гардаг юм л да. Тэгвэл сая саналаа юу вэ гэхээр
зайгэгэнд нөгөө айлтсан үед нэлээд нас өндөр болцсон байх үед зайгэгэнтэй хөөрөн жоох үед за би 10 хэдэн наснда одоо 5 дахь далааламаас тэр очирт иргэсэн гэдэг одоо дорж фермийн ван хүртэх үед за тунгийн ихэн дээр яг ингэж айлдаж билээ. Дараагийн үед нь яг ингэж айлдаж билээ гэд өгчлэн нөгөө яг тухайн үед айлдсан ёсоор нь давтаж хэлж байсан гэд зайгэгэний тийм нөгөө нэг одоо намтар дээр дурсан байдаг. Тэгэхээр үүнийг юуг харуулж байна гэхээр тэр анхлан сурч байх үедээ тэр одоо сурсан эрдэм тэдгээрийнх нь бүгдээ мартдаггүй тэдгээр бүгдээр маш сайн санаж байсан багшийн айлцсан номон дээр айлцсан тэр сургаалыг болохоор маш сайн тогтоож ирсний тэр хурц ухааныг нэлтгэх ингээд зүйл байгаа юм л да. Тэгэхээр хэдий худаг тувилгаан ч гэсэн болохоор тэр яг эрдэм нэг сурах тэр талдаар болохоор манай өндөргийн маань бид бүхэнд яруу тоо жишээг үзүүлж бай гэдгийг. Тэгэхээр намтар дүгэн дээр гардаг л да. Анжи живо дамбын намтар жинжуг намжи нямлан юм гэсэн үг байна. Урдын одоо заларсан багш дээдсийн намтар гэдэг бол хожмын үед дараалан заларсан дараалан одоо дагаж байгаа шавнар бидний анхаарал авлах үлгэр дуурайл юм а гэсэн үг байдаг. Тэгэхээр хэдий тэдгээр нь өндөрлөг бодгол мөн боловч бид бүхэнд болохоор яг хичээл ном, сургууль номноор сургууль номнороо яг хэрхэн хийх вэ гэдгийг нь яг жинхэнэ биеэрээ үлгэрлсэн нь бас яруу тоо жишээ болох байна. Тэгэхээр Бурхны шашинд нэг зүйл байдаг л да. Той сом гом гэж байгаа. Сонсох, санах, бясалгах. Номыг ингээд одоо энэ бол бид бүхний эрдэм ном сурах, мэдлэг болох эзэмших 3 үе шат байна. Эхний сонсох буюу суралцах процесс. Суралцсаныхаа дараагаар нь сан буюу эргцүүлэн бодож тэр сурсан эрдмээ, уншсан номоо багшаас дуулсан тэр мэдлэгийг өөрийн болгож өөртөө сэтгэлдээ хоногшуулж толгойдоо тогтоож авах. Дараагаар нь бясалгах буюу түүнийг жинхэнэ өөрийнхөө явдлан ажил амьдралдаа хэрэгжүүлэх энэ нэг чухал зүйлийг манай богд маань яг бэлгэрлэн үзүүлсэн байна. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад ингээс хичээл сургууль хийсэндээ болгон дараагаар нь бол мэдээж бид хүн сайн мэдэн тийм ээ. Манай өндөргийн маань хорхон насны тэр залуу цаг үеэсээ эхлээд төвхөнд одоо тэр бясалгал бүтээлээ хийсэж байсан. Насан туршдаа одоо тэр анхааран авлага уншилгаа гэж таслаагүй одоо тэр бүх зүйлээ хийж исэн гэдэг нь яг энэ сурах процессыг бид хүн яг биеэрээ үлгэрлснээр яруу тоо жишээг болохоор энэ намтараас нөгөө талаас нь бас бид хүн бас ойлгож болно. За тэгэхээр баярлалаа. Энэ удаагийн дугаарын маань одоо цаг болсон байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт бид бүхэнд сайхан түүхэн сурвалжид мэдээлэл өгсөн Мегмос өрн ах танд баярлалаа. Тэгээ дараагийн дугаараараа одоо өндөргийгэний одоо гол багш нар хэм бай, өндөргийгэний гол шавнар, зохиол, туурвал гээд одоо өшөө олон ярих сэдв байгаа. Дараагийн дугаараар эргэн уулзлаа. Түр баяртай.